өглөөний минь гэс жоох мах шараад будаатай сайхан идчихэ. A few moments later. За тэгэхээр гадаа амир гоё байна. Ямар ч дулаахан 100 болчихжээ бүрг. Тэгээ гадаа гэхдээ одоох нэмэх нэг юм өртлөө тийм айгүй гоё дулаахан нэмэх нэг байна. Тэгээд богдуул руу явъя да. За starting point дээр ирлээ. Тэгээд манай найз чи явж байна. Замда түр сатлаа. Манай он кофе уулаа. Американо ууж байна. Би болохоор усаг хүн болохоор усаал уунда. За анхны амрах цэг дээр ирлээ. Тэн чи юм зарж байна. Уулын юмнууд зарж байна. Хүмүүсээс чи амраад амар олуулаа гарч байна ёо. Тэгээ анх ийшээ гарч ихт бол бүр амар улаагаад хөдрөөд хөлс гараад бүр өхөл царилжсэн. Одоо тэгсэн чинь бүр цоглоогүй штэ. За богдуул дээр гараад ирлээ. Кофего уугаад одоо нэг 50 сүнэч тийм үү гэж бодож байна. Сүп 1, сүп 2, 3. Оо 50 сүнэхтайгаа л юм байна. Ямар хүмүүс 100 сүнэхад идэх ёстой бүү мэд. Яг цэвэр сүнэхад бол хэцүү 100 сүнэхад. Цэвэр бол 50 сүнэ идэх юм байна. За амар голч байна бүр. За өөртөө унахгүй буна гэсэн челленж тавьсан бааш те. Нэг л унах гэсэн юм тест. Нэг л унвал дахиж унахгүй гэсэн. Гэтэ ерөнхийдөө бол нэг ч унахгүй гэж боддог шүү дээ. Би сая нэг унчлаа. Гэтэ амар эвлэх матрикс шиг унсан. За гэртээ ирж хоолоо идсэн байт юм аа. Тэгээд усанд орчод буцаа гарнаа. Чиний үүс дуртай цуврал мөн үү? 24 цаг. So stress. Бас томооцох бас байгаа. Эдний офис нэр гоё гоц. Хөөрхөн жижигэн гэрэл мэн асаа гоё. Одоо гоё төрчлөө аа. Би бас нэр офист орохоор болсон. За. Ингээд өнөөдөр офис руу ширээгээ зогсож. Гэртээ байгаа. Өнөөдрийн стил нэрээ зүгээр юм. Зүгээр л хэмжүүлээ. USA стилтэй. USA стилтэй. Энэ ганагийн зүүдэг гинжж байх шиг. Мөн үү? Наатаа ч хүнийг зогсон байдیں۔ Вар. Маш Таск шаа тийм. Зүг. Техн дээр таск ингээ хараа шаа. хин зогсон юм. Нэг охоо. Яа. Нэг охоо зүүцэн байжсан аахгүй. За бид дэдтэй муудалцаад нэг залуу. Тэр амар баямстаа гэмээр. Муулцсан шаасан чинь нөгөө синтэгээд залуу гэж дуулдаг. Синтэй юу? Тэр тийш наатах бойлоо наач угаасаа баян. Наатах угаасаа армаар дийлдэхгүй. Маргалгүй шүү. Бүгднийг залхицсан байлгцсан. Тэгвэл яриа гэсэн чи. Таск шаа тий. Юу нөгөө аль хэдийн нөгөө охин. Тэр нүгнийхний хөмсөс сэтэрсэн тэгээ амар. Оо энэ өстө чи хийтэй гинж биш те. Угаасаа гангструудын гинж яг угаасаа яг хаалнаа хэдмэс. Аавчаас нэг хүн боосон. Энэ ямар амар садист гинж вэ те. Цаамаг тоглож байгаа болсон юм. Өдөр цаамаг гүлгэж гацсан. цаамагч олж авах юмсан. Хүмүүсээ алтакийг би сая чи коронавигийн бүх шинж тэмдгийг илэрчлээ гэд яриад сериусны юм зүм яриад хатгалгаа амьсгалт хэцүү мэцүүгээ байжсэн чи цаанаас юу гэсэн гэж яс мэдгүйнд яр халдахгүй. За тэгэхээр хүнд өдөрт заавалч ганцаараа өөртөө цаг гаргах хэрэгтэй байдаг. Ганцаараа байх газар хэрэгтэй байдаг. Тэгээ энэ бол ямар газар байдаг вэхээр энэ бол ялтч 0 евро. Тэгээд 0 еврондоо их хичин бодлоо. Энд одоо подкаст хийж байна. Тэгээд подкастын номер 2 орж байгаа. Нэгийг арай цацааг байгаа.
Тэгээд гоё марцсан хөгжилтэй подкаст байгаа. Цэцтэнгууд үзээрэй. Энэ би юу? Би энэ биш шүү дээ. би энэ юу гэж байна? Би мөн шүү дээ. Наач тэнксээ. За энэ хүнээс юм авах гээд хүлээгээл зогсож байна доо. Ингээ суусан чи байрны гадаа суусан чи нэг жоохон бахтай хийцгүүрээд байрны гадаа саад мааданд суудаг байсан шиг гой санагдчих шít. За тэг хүнээс юм авчиад харъя да. За өглөө 7 цагаас эхэлсэн өдөр маань одоо орой 7:40 30 гэж явах дуусч байна. Тэгээд одоо хоол ундаа идээд гэртээ амръя да. Зургатаар voice show гарч байна гэж. Саяны хоолноос 2-5 идсэн байт юм аа. Яа. Яа, хэрвээ та нарыг үзсэн бол дагаа твшигээрээ. Энэ хардаа Howard Gardner-ийн Extraordinary Minds жирийн бус ухаан номд гарамгай хүмүүс өөрийн хүчтэй болон сул талуудыг таньж мэдэх онцгой авьяастай байдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өсөх сэтгэлгээтэй хүмүүс мөн иймэрхүү авьяастай байдаг нэг сони юм шүү гинэ. Тэгэхээр энэ бол амар бас гоё юм байгаа юм л та миний бас мартцсан байсан юм байна. Өөрийнхөө чадахгүй зүйлд эсвэл өөртөө тохирохгүй зүйлд заавалчгүй одоо бодит дүгнэлт хийхээ хооронд хийсвэр дүгнэлт хийгээд тэрэндээ фейлдэд тэрэндээ гутраад явж ирснээс ер нь бол өөртөө бодит дүгнэлт хийгээд за гэд өөрийнхөө давуу болон сул талуудыг хүлэмжшүүлдэг байх хэрэгтэй хүн. Тэгжиж тэр сул талуудыг нөхөн давуу талуудаа ашиглана. Надад санагдлаа л да. За намаа жоохон уншлаа. Тэгээд бүтэн заавалж унших гээд яг уу одоо жоохон подкаст сонсд юм лөө. Тэгээд ерөнхийдөө ондох тал руу ханд өдөө гоё нүүр гармаараа угаагаад. Тэгээд нүүр гараа угаагаараа уулзъя. За сая эдрийн подкастыг сонсоод дуслаа. Марса гэдэг подкаст байсан байх. Нэг Харвард төгссөн залуугийн хийж байгаа юмнуудын тухай ярьсан. Тэгээд мэдээж хэрэг авах юм аваад хаях юм хаялаа. Тэгээд өөрийгөө нэг хуваар өнөөдөр хөгжүүлж чадсан гэж бодож байна. Хүн өдөрт өөрийгөө 1 хуваар хөгжүүлэхэд жилийн дараа гэдэг өөрийгөө 365% хөгжүүлж чадсан байх болно. Тэгээд миний хамгийн анхны влог байлаа. Нартай хамт байсан баярлалаа. Тэгээд миний хийх ажлуудыг өшөө цааш олон контент үзхийг хүсвэл намайг subscribe хийгээрэй, follow хийгээрэй, social media хаягуудаар. Тэгэхээр баяртай сайхан амарцгаарай. Vlog номер 2 дээр уулзцгаая.